За энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн минь төргий. Өнөөдөр болохоор молекул хоорондын хүч гэсэн 11 дугаар ангийн агуулга бүхий сэдвийг тайлбарлах гэж байна. За тэгээд энэ сэдвийг үзэхдээ болохоор энэ дэлгэцэн дээр харуулсан асуултуудад хариулах замаар маш ойлгомжтой тайлбарлахыг хичээх болно. За тэгээд хамгийн ихний асуулт нь болохоор молекул гэж юу вэ гэсэн асуулт байна. За молекул гэдэг нь болохоор хоёр буюу түүнээс дээш тооны атомууд өөр хоорондоо холбогдож үүссэн химийн нэгдлийг хэлж байгаа. За тэгээд тэр холбогдох холбооны төрөл нь болохоор ковалентийн холбоо байх шаардлагатай байдаг гэсэн үг. За тэгээд ямар нэгдэл нь молекул муу, ямар нэгдэл нь молекул биш юм гэдгийг ялгахын тулд арай хэлбэрүүлсэн нэг тодорхойлтыг уншиж өгье. За хоёр металл бишийн атомоос тогтсон химийн нэгдлийг молекул гинэ гэж байгаа. За тэгэхээр тухайн молекул мөн эсвэл биш эсхийг нь мэдэрч байгаа элементийн бүрэлдэхүүн бодисууд, бүрэлдэхүүн элементүүдийг нь харахад бол хангалттай. За жишээлбэл кальцийн оксидыг харахад кальций болон хүчил төрөгч гэсэн хоёр элемент бүрдүүлж байна. За кальцийн металл учраас кальцийн оксид нь молекул биш болж ирж байгаа гэсэн үг. За тэгээд CO2 буюу нүүрс хүчлийн хий байна. За нүүрс хүчлийнхийн агуулмжинд нүүрс төрөгч металл биш, хүчил төрөгч мөн адил металл биш байгаа учраас нүүрс хүчлийн хий нь болохоор молекул хэлбэртэй оршдог. Тэгээ мөн адил ус болон аммиак гэсэн нэгдлүүд нь металл бишээс тогтсон учраас бүгдээрээ молекул байх нэ гэсэн үг. За тэгээд молекул гэсэн тодорхойлолт дотор маань ковалентийн холбоо гэдээ ороод ирсэн. Анх хэлсэн тодорхойлолт дотор маань ковалентийн холбоо гэж орсон. За тийм учраас ковалентийн холбоо гэж юу юм бэ гэдгийг тайлбарлах шаардлага үүсэж байгаа гэсэн үг. За тэгээд ковалентийн холбоо гэдгээс өмнө тайлбарлахаас өмнө бас хэрэгтэй харьцангуй цахилгаан сөрөг чанар гэсэн ойлголтыг тайлбарлах шаардлагатай. Химийн элементүүд атом байдалтай байхдаа электрон бүтцтэй хослоогүй электронтой байдаг. За тэр хослоогүй электроныг энд нэг цэгээр тэмдэглэсэн байна. За тэгээд эдгээр химийн нэгдлүүд нь хослоогүй электронороо химийн холбоо үүсгэхдээ юу яадаг вэ гэхээр тэдгээр орбиталууд нь давхарцсны үр дүнд дундын хос электрон үүсдэг байгаа. За тэгээд дундын хос электрон үүсгэсний дараа химийн холбооны сүүлийн процесс буюу харьцангуй цахилгаан сөрөг чанар гэдэг ойлголт маань орж ирдэг. За харьцангуй цахилгаан сөрөг чанар гэдэг нь юу вэ гэхээр тухайн химийн элемент энэ дээр үүссэн дундын хос электроныг өөрлөгөө буюу цөмрүүгээ татах чадварыг хэлж байгаа. Тэгэхээр дундын хос электрон үүсгэснийхээ дараа харьцангуй цахилгаан сөрөг чанар нөлөөлж эхэлдэг. За тэгээд элемент толгон өөр өөрийн харьцангуй цахилгаан сөрөг чанарын тоо утгатай байдаг. За тэгээд мэдээж элемент толгоных өөр. За тэгээд А болон Б гэсэн хоёр элемент хоорондоо холбогдож байгаа тохиолдолд мэдээж харьцангуй цахилгаан сөрөг чанар нь утга нь нэг нөгөөх нь бага байгаа. За тийм учраас нэг нь арай илүү татна, нөгөөх нь арай сул татна гэсэн үг. Харьцангуй цахилгаан сөрөг чанар ихтэй элементүүд нь металл бишүүд, харьцангуй цахилгаан сөрөг чанар нь багатай элементүүд нь металлууд ер нь ихэвчлэн байдаг. За тэгээд металл болон металл бишүүд хоорондоо холбогдсон тохиолдолд металл бишүүд нь тухайн дундын хос электроныг өөрлөгөө татаад электроны бүрэн шилжилт хийгдээд тухайн дундын хос электрон нь металл биштэй бүрэн шилжчихдэг гэсэн үг. За тэгэхээр харьцангуй цахилгаан сөрөг чанар ялгаатай хэд зөрүүтэй хоёр элемент хоорондоо холбогдсон тохиолдолд тухайн дундын хос электроны бүрэн шилжилт хийгддэг. За тэгээд бүрэн шилжилт хийгдэж байна гэдэг маань болохоор бидний ярих гэдэг ковалентийн холбоо биш болж ирж байгаа гэсэн үг. Ковалентийн холбоо гэдэг нь энэ дундын хос электрон аль нэг элемент рүү бүрэн бус шилжинэ гэдэг нь болохоор өөр хоорондоо харьцангуй цахилгаан сөрөг чанарын утгаараа ойролцоо элементүүд холбоо үүсгэж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээд ойролцоо элементүүд гэхээр юу байх юм бэ гэхээр металлууд хоорондоо мэдээж холбогдохгүй учраас металл бишүүд өөр хоорондоо холбогддог. За тэгээд ялгаатай металл бишүүд холбогдсон тохиолдолд аль нэг рүү нь
энэ одоо нөгөө дундын ос электрон нь бага зэрэг туйлшрах одоо үйлчлэл үзүүлээд харьцангуй цахилгаан сөрөгч нарын утга нь арай ихтэй элемент нь сөрөг цэнгийн илрэлтэй болоод багатай элемент нь эрэг цэнгийн илрэлтэй болдог. Тэрийг нь цэнгийн илрэл гэдэг одоо зүйлийг нь болохоор дельта хасах дельта нэмэхээр тэмдэглэдэг байх нэ. За тэгээд хоёр металл бишийн атом хоорондоо холбогдохдоо яг тэр холбогдож байгаа хоёр атом нь адилхан элементийн атом байгаа тохиолдолд харьцангуй цахилгаан сөрөгч нарын утга адилхан учраас хэн нэг нь арай илүү хүчтэй дундын ос электроныг татахгүй буюу дундын ос электрон нь одоо хоёр атомд тэгш хуваарлалттай яг голдоо байрлаж байгаа гэсэн үг. За тэгээд ийм байдлаар буюу одоо харьцангуй цахилгаан сөрөгч нар ойролцоо эсвэл яг адилхан элементүүд хоорондоо холбогдох замаар молекул үүсдэг. Эдгээрийн хооронд холбогдсон холбоог нь ковалентийн холбоо гэж нэрлэдэг. Тэгээд ковалентийн холбоо үүсгэхэд харьцангуй цахилгаан сөрөгч нар хамаатай байх нэ. За тэгээ өмнө дурдсан одоо энэ 3 асуултад хариулсан хариултыг ойлгосон байх гэж найдаж байна. За дараагийн хариулах асуулт маань болохоор молекул хоорондын хүч гэж юу вэ? Химийн холбооноос одоо ялгагдах онцлогийг тайлбарлах тийм асуулт байна. За сая химийн холбоогоор А болон Б гэдэг хоёр элемент нь хоорондоо холбогдож нэгдэл үүсгэдгийг үзсэн. За энэ нь одоо нөгөөх хоёр металл бишээс тогтсон тохиолдолд молекул байгаа тийм үү? За тэгээд АБ гэсэн нэг молекул АБ гэсэн өөр нэг молекултай одоо харилцан үйлчлэх буюу таталцах энэ үзэгдлийг молекул хоорондын хүч гэж нэрлэдэг. За тэгээ химийн холбооноос ялгагдах онцлог гэжсэн. Химийн холбоо гэдэг нь болохоор А болон Б гэсэн хоёр атомуудын хооронд холбоо үүсэх химийн холбоо одоо хослоогүй электроны үр дүнгээр холбоо үүсэх процессыг хэлжсэн бол энэ нь болохоор молекул хоорондын хүч гэдэг нь болохоор одоо молекул хооронд таталцах энэ процессыг л хэлж байгаа. Ялгааны нь байгаа гэсэн үг. За дараагийн асуулт нь диполь гэж юу вэ гэсэн асуулт байна. За сая хоёр металл бишийн атом өөр цахилгаан сөрөгч нартай тэдгээр нь ингээд хоорондоо холбогдох үед нэг нь арай илүү татна нөгөөх нь арай бага татна гэсэн онцлогийг тайлбарласан. За ус төрөгч болон хүчил төрөгч хоёр хоорондоо холбогдож байгаа тохиолдолд хүчил төрөгч арай илүү цахилгаан сөрөгч нартай байдаг учраас электроныг дундын ос электроныг арай өөртөө илүү татна. За тийм учраас одоо сөрөг цэнгийн илрэлтэй болоод эсрэг одоо холбогдож байгаа ус төрөгчийн болохоор эрэг цэнгийн илрэлтэй болж байгаа. За тэгээд энэ ерөөсөө л молекул дотор байгаа энэ эрэг болон сөрөг цэнгийн илрэл бүхий хэсгийг диполь гэж нэрлэдэг. За тэгээд дараагийн асуулт нь болохоор молекул туйлтай эсвэл туйлгүй байх шалтгаан гэж байгаа. Ямар молекул нь туйлтай байдгийг, ямар молекул нь туйлгүй байдгийг тэрийг одоо харж таньдаг болно гэсэн үг. За химийн холбооны туйл болон одоо симметр эсвэл асимметр гэдэг бүтцээс нь молекулд диполь буюу туйл илэрч байгаа юу гэдгийг одоо мэдгэж байгаа гэсэн үг. За тухайн химийн холбоо ковалентийн холбоогоор болохоор туйлтай болон туйлгүй гэсэн хоёр янзтай байдгийг хэлсэн. За тэгээд химийн холбоо хэрвээ туйлгүй байх юм бол буюу туйлгүй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо хоёр цахилгаан сөрөгч нараараа адилхан атом холбогдоод тухайн дундын ос электрон нь аль тал руугаа шилжихгүй яг голдоо жигд хуваарлагдаад байрлаж байгаа юм бол химийн холбоо туйлгүй гэсэн үг. Тэгээд хоёр адилхан атом байгаа тохиолдолд дандаа туйлгүй байдаг. Тэгээд жишээлбэл одоо нөгөөх H2, N2, O2, фотор 2, бором 2, хлор 2, йод 2, P4, S8 гэх мэтчлэн элементийн атомууд атом байдлаараа одоо ингээ хэвийн нөхцөлд оршдоггүй дандаа молекул байдалтай оршдог. За тэгээ эдгээр нь болохоор дандаа нөгөө химийн холбоо нь туйлгүй байдаг учраас химийн холбоо нь туйлгүй байгаагаас үүдээд молекул нь дандаа туйлгүй болдог гэсэн үг.
За химийн холбоонд туйлтай байгаа тохиолдолд тухайн молекулын бүтцийг харна гэсэн үг. За бүтцийг харна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн молекулын бүтц нь асимметр буюу тэгш хэмт бус бүтцтэй эсвэл асимметр буюу тэгш хэмт бүтцтэй байгаа эсхийг нь харна. За тэгээд энэ хоёр бүтцийг нь молекулыг нь хараад хэрхэн ялгах юм бэ гэхлээр одоо жишээлбэлж метаны молекулыг авч үзэх юм бол тухайн одоо нөгөө С гэсэн төвийн атом байгаа тий. За тухайн С гэсэн төвийн атомтай холбогдож байгаа атомууд нь ижил төрлийн нэг төрлийн атомууд байгаа тохиолдолд тэрийг симметр бүтцтэй гэж нэрлэдэг. За тэгээд CH3 фотор болж ирэх юм бол нэг төрлийн атомууд байж чадахгүй байгаа учраас асимметр бүтцтэй болж ирж байгаа гэсэн үг байна. За тэгээд өөр одоо CO2 гих мэтчлэн иймэрхүү одоо симметр бүтцтэй молекулын жишээ байж болж байна. За тэгээд бүтцээс нь харахад асимметр байвал молекул нь туйлтай, симметр байх юм бол туйлгүй молекул болно гэсэн үг байна. Тэгэхээр сая бичсэн жишээн дээрх CH3 фотор гэдэг молекул нь туйлтай, CH4 гэдэг молекул нь туйлгүй байх нэ. За тэгээд дараагийн асуулт нь болохоор молекул хоорондын хүчний ангиллалын тухай байна. За молекул хоорондын хүчийг хэрхэн ангилдаг вэ гэхээр устөрөгчийн холбоо болон Ван дер Валсын хүч гэж хоёр ангилдаг. За тэгээд Ван дер Валсын хүч нь болохоор дотроо дисперсийн хүч, диполийн хүч, индукцийн диполийн хүч гэсэн гурван ангилалтай байдаг бахнэ. За тэгээд энэ гурыг тусад нь нэг бүрчлэн ярина. За сая тэгээд химийн холбооны төрөл болон молекулын бүтцээс нь хамааруулаад тухайн молекул туйлтай юм уу, туйлгүй юм уу гэдгийг бол ялгаж сурсан. За тэгээд туйлтай болон туйлгүй молекулууд нь өөр хоорондоо үйлчлэх хүчийг нь Ван дер Валсын хүч гээд дотор нь 3 ангилсан байдаг гэж мөн бас одоо хэлсэн. Тэгээд хоёр туйлгүй молекул хоорондоо хэрхэн үйлчилдэг юм бэ гэдгийг хамгийн ихэнд авч үзье. За тэр харилцан үйлчилдэг таталцлын хүчийг нь болохоор дисперсийн хүч гэж нэрлэдэг. За таталцал хоёр одоо ямар ч туйлгүй молекул хоорондоо таталцахад ер нь одоо асуудалтай гэж бодож иж магадгүй. Яагаад гэвэл нөгөө эрэг болон сөрөг цэнийг хоорондоо таталцдаг. За тэгээд энэ хоёр цэнэггүй юм хоорондоо яаж таталцаад байна гэхлээр эдгээр одоо нөгөө туйлгүй молекулуудад агуулгаж байгаа электронууд нь байнгын хөдөлгөөнтэй тасралтгүй хөдөлгөөнд дунд оршиж идэг. За тэгээд тийм учраас одоо төр хугацаанд электроныхоо тэгш хуваарлалтыг алдаад бага зэргийн диполь үүсдэг. Нэг талд нь эрэг цэнигийн илрэл, нөгөө талд нь сөрөг цэнигийн илрэл үүсдэг. За тэр үед эдгээр одоо нөгөөх молекулууд нь өөр хоорондоо бага хэмжээний таталцах одоо үйлчлэл бий болсныг нь дисперсийн хүч гэж нэрлэдэг байх нэ. За тэгээд энэ дисперсийн хүч нь болохоор бусад молекул хоорондын харилцан үйлчлэлийн хүчнүүдээс хамгийн сул хүч тооцогддог. Гелигийн молекул гелигийн молекултайгаа үйлчилж байгаа, H2-ын молекул H2-ын молекултайгаа үйлчилж байгаа. Гэхдээ энэ хоёрын харилцан үйлчлэл нь одоо ялгаатай, өөр хоорондоо ялгаатай байдлаар таталцдаг. За хоёр адилхан дисперсийн хүчээр үйлчилж байгаа молекул яагаад ялгаатай байгаа вэ гэдгийг одоо тайлбарлая. За энэ одоо төр зуурын диполь буюу одоо туйл нь электроны одоо тасралтгүй хөдөлгөөний үр дүнд үүсдэг гэсэн тийм үү. За тэгэхээр тасралтгүй хөдөлгөөн үүсгэж байгаа тэр электрон гэдэг эгэл хэсэг нь их байх тусмаа одоо төр зургийн одоо диполь буюу туйл үүсгэх магадлал нь өндөр болдог учраас төр зур үүсэх диполь нь илүү их болсноор өөр хоорондоо илүү их таталцдаг гэсэн үг байна. За электрон ихсэх замаар өөр хоорондын таталцлын хүчинд ихсдэг нэг жишээг авъя. За неоны атом байна. Ксенон үлэг хүснэгтэд неоны доор байрладаг учраас илүү том хэмжээтэй атом байдаг. За тэгээд хоёр неоны хоорондоо үйлчлэх, хоёр ксеноны хоорондоо үйлчлэх хүчийг одоо харьцуулж үзэж байгаа гэсэн үг. За тэгээд энэ хоёрын харилцан үйлчлэл нь төр зур үүсэх диполь нь илүү их учраас одоо электрон ихтэй
За дипол одоо төр зүрийн дипол нь илүү ихтэй учраас дисперсивч арай илүү үйлчлэнэ. За тэгээд ксеноны буцлах, хайлах, буцлах цэг нь неоныхоос арай өндөр байна гэсэн гаргалгааг бол гаргаж ирж болдог байна. За дараагийн нэг үйлчлэх хүчин зүйл нь юу байж болох вэ гэхээр тухайн молекулын хэлбэр, тухайн молекулын гадаргуугийн талбай байж болдог. C4H10 гэсэн ерөнхий томьёотой ийм нүүрс ус төрөгчийн одоо 2 изомер байлаа гэж бодъё. За ийм 2 молекул байлаа гэж бодоход энэ молекул нь илүү одоо нөгөө бага салбарлсан буюу одоо нөгөө гадаргуугийн талбай нь илүү жижигхэн байгаа гэж одоо ойлгож болно. За харин энэ нь болохоор илүү одоо урт гинжин хэлхээтэй буюу гадаргуугийн талбай ихтэй байгаа гэж тооцоолж үзэж болно. За тийм учраас гадаргуугийн талбай ихтэй байгаа буюу өөр хоорондоо үйлчлэлцэх гадаргуугийн талбай ихтэй гэдэг утгаараа энэ илүү урт гинжин хэлхээтэй C4H10 гэсэн нэгдлийн энэхүү молекул нь арай илүү өндөр буслах цэгтэй байдаг бахнэ. За тэгээд дараагийн ярих хүч маань болохоор дипол-диполийн хүч байгаа. За энэ нь болохоор энэ дээр харуулсанчлан туйлтай молекултайгаа харилцаа үйлчлэх энэ үйлчлэлийг одоо молекул хоорондын харилцаа үйлчлэлийг хэлж байгаа гэсэн үг. За тэгээд туйлтай молекулаар одоо ус төрөгчийн фторид буюу H фторыг авсан байна. За H фтор нь өөр одоо бусад одоо H фторын молекултайгаа яг ийм байдлаар үйлчлдэг. Яаж вэ гэхээр эрэг цэнийг илрэл бүхий хэсэг нь сөрөг цэнийг илрэлтэйгээ одоо таталцах байдлаар ингэж дипол харилцаа үйлчлэлээр ингэж өөр хоорондоо таталцж идэг. За тэгээд өмнө бас хэлсэнчлэн одоо нөгөө диполийн хүчээр холбогдож байгаа нэг бодис өөр бас диполийн хүчээр холбогдож байгаа тэр бодистойгоо одоо адилхан хайлах буслах цэгтэй байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өөр хоорондоо таталцах хүч нь бас ялгаатай байгаа гэсэн үг. За ялгаатай байгааг нь тайлбарлах нэг жишээ авъя. Адилхан томьёотой доорхот хоёр нэгдлийг өгсөн байна. Тухайн молекулыг туйлтай болгож байгаа цахилгаан сөрөг чанар одоо ихтэй атом нь болохоор энд бол хүчил төрөгч, энд мөн адил хүчил төрөгч байна. Гэхдээ хүчил төрөгч нь нүүрс төрөгчтэй холбогдохдоо нэг нүүрс төрөгчтэй, хоёр нь одоо нөгөөх нь болохоор хоёр нүүрс төрөгчтэй холбогдсон байна. За нэг нүүрс төрөгчтэй холбогдсон буюу яг ийм бүлэг хоёр нүүрс төрөгчтэй холбогдсон энэ энгийн эфирийн бүлгээс одоо илүү дипол үүсгдэг учраас энэ хоёр дахь нэгдлийн одоо туйл нь арай илүү үүсдэг буюу өөр хоорондоо таталцах диполийн хүч нь эхний нэгдлийнхээс их байдаг гэсэн онцлогтой байдаг. За хоёр дахь тасгал нь энэ хоёр өгөгдсөн байгаа молекулын аль нь илүү өндөр буслах цэгтэй вэ гэсэн одоо нэг асуулт өгсөн байгаа гэж бодъё. За тэгвэл энэ хоёр нэгдэл нь хоёулаа диполийн хүчээр холбогдсон нэгдлүүд байгаа. За тийм учраас аль нь илүү диполийн хүчээр холбогдсон байгааг нь олоход л хангалттай гэсэн үг. За тэрийг яаж олох вэ гэхээр аль нь илүү туйлтай вэ? Тэ? Туйл гэдэг нь юунаас үүсдэг вэ гэхээр мэдээж харьцангуй цахилгаан сөрөг чанар аль их зөрүүтэй байх тусмаа илүү их туйл үүсдэг тийм үү. Хоёуланд нь ус төрөгч оролцсон байгаа учраас фторын харьцангуй цахилгаан сөрөг чанарын утга нь ус төрөгчөөс их хол зөрүүтэй байна уу эсвэл йод нь их хол зөрүүтэй байна уу гэдгийг байршлаар нь үлэг хүс нэгтэд оршиж байгаа байршлаар нь харчих боломжтой. Хараад энэ хоёрын одоо аль нь илүү өндөр буслах цэгтэй байдгийг харах боломжтой гэсэн үг. За тэгээд харьцангуй цахилгаан сөрөг чанарын утга нь фотор нь илүү байдаг учраас фотор нь илүү их одоо диполийн хүчээр холбогдсон байдаг гэдэг утгаараа арай илүү буслах цэгтэй гэсэн дүгнэлтийг бол өгч болох нэ гэсэн үг байна. За тэгээд Ван дер Валсын сүүлчийн хүч нь болохоор дипол индукцийн диполийн хүч байгаа. За нэрнээсээ уншихад бол угаасаа ойлгомжтой. Туйлтай молекул нь туйлгүй молекултайгаа хэрхэн үйлчлдэг юм бэ гэдгийг бол харуулдаг юм байгаа. Жишээлбэл усны молекул ксеноны молекултай үйлчлэхэд
одоо бага хэмжээтэй уусах байдлаар харилцан үйлчилдэг гэсэн тийм байдаг. За одоо хамгийн сүүлчийн молекул хоорондын хүч буюу ус төрөгчийн холбоо байна. За ус төрөгчийн холбоо гэдэг нь ус төрөгч өөр нэг харьцангуй цахилгаан сөрөгч нар ихтэй атомтай холбогдсон байгаа тохиолдолд мэдээж тухайн харьцангуй цахилгаан сөрөгч нар ихтэй атом нь сөрөг цэнийг илрэл аваад ус төрөгчийн атом нь эрэг цэнийг илрэл авна. За тэгээд тухайн атом нь гадаад давхраандаа буюу электронд бүтэцтэй чөлөөт хос электронтой байгаа тохиолдолд одоо энэхүү нэгдлийн өөр нэг одоо молекул дахь эрэг цэнийг илрэл бүхий ус төрөгч нь тухайн чөлөөт хос электронтой харилцан үйлчлэх энэхүү таталцлын хүчийг ус төрөгчийн холбоо гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. За тэгээ ус төрөгчийн холбоог миний энд зурсанчлан тасархай зураасаар бол одоо үзүүлдэг. За тэгээд ус төрөгчийн холбоо нь болохоор одоо өмнө дурдсан бүх молекул хоорондын хүчнээс хамгийн хүчтэй молекул хоорондын хүчний төрөл байх нэ. За тэгээд өөр хоорондоо ус төрөгчийн холбоогоор үйлчилдэг молекулууд за жишээлх юм бол одоо ус төрөгчийн фосфорид, аммиак, ус гэх мэтчлэн органик биш бодисууд байдаг бол спирт, карбон хүчил зэрэг органик нэгдлүүд нь мөн адил ус төрөгчийн холбоогоор өөр хоорондоо харилцан үйлчилдэг байх нэ.